Зохиолч Адлер, орчуулагч Дэ Оюун гэрэл, голын цадтай Орстож, төгсгөлийн 7 дугаар бүлэг, хайраар эдгэрсэн бүсгүй. Никодим унтаж чадсангүй. Прасковьяч нүд хамхилгүй хонож, байн өндийн ач хүүгээ шалган, сэтгэл нь зовхож. Никодим төгшиж бүүг нь ойлгох боловч ухаж бодхоос айж салхин далхан дотроо хөнгөлөхөөр шийджээ. Толгоны хүмүүс Никодим дуртай, энд суух хүн бүхнийг туулж өнгөрүүлсэн түүх, өөрийн гих зовлон шанал баяр гуниг бий. Залуус хөгжилдөн бужигнаж, нойр нь хулдсан хөгшчүүд хараа бэлчээн байв. Баяр хуурын ая сонсоод Никодим зогслоо. Хөгжимд дуртай, өөрөө ч шаггүй тоглолцдог. Сонсголоороо сүрхий дарна. Прасковьягийн цонхондор олон ч үдэш дуулж зогссондоо. Дурсамж хөөрөхөд сэтгэл сэргэжээ. Сайхан цаг байсан. Итгэл хүлээлт дүүрэн. Эхнэр нь тэгэхэд ор залуухан, бүрэг ичимхий охин байв. Прасковья түүнийг ихээсээ өмөөрсөнгүй гэж дэмийл буруутгаж уурладаг юм. Өмөөрдөг байсан. Гэхдээ өмөөрөх байтугай юм болсондог. Хүний дэргэд биш эхийн нэр хүндийг унгахгүй гэж хаалттай хаалганы цаана яриа хөөрөө хийж явсан юм шүү дээ. Прасковья нь харин гомддог байв. Хараагүй, сонсоогүй болохоор л тэр. Никодим зүрх сэтгэл рүүгээ хүнээр нөлмүүлэх хүмүүс билүү? Яалаач тэгүүлэхгүй. Тэднийхэн эмэгтэй хүнийг хайрлаж бөөцөлсөөр ирсэн хүмүүс. Эгч нараа бараг сандаггүй. Байгаагүй юм шиг. Ингэж бодохоор сэтгэл сэмэрнэ. Эгч нар нь эрт хорвоог орхисон. Их эцэг нь хуучин ёсоо дагаж амьдарсан. Ядарч зүдэрч хүүхдүүдээ алдаад гашуудж цөхөрсөн зул жаргалгүй хүмүүс байв. Тиймдээч хэтэрхий хатуу ширүүн зантай. Никодим тэднийгээ юр ойлгодоггүйсэн. Ойлгохтой мантай л байж. Бүстэй хүүхэд бол ирээдүй, харин бүсгүй хүүхэд. Бүсгүй хүүхэд төрүүллээ гэд өөртөө зориулж өсгөх биш. Гэвч үгүй боломгцсон уй гашуу дэндүү хурц мэдрэгдэнэ. Эхэн Прасковьяд дасмааргүй байжээ. Дотроо юу бодож байсныг нь хэмэдэх билээ. Прасковьяч өөрөө тийм хүн. Охиноо алдаж байсныг нь Аким, Агапья хоёр мэдэхгүй. Энэ тухай ярихыг Прасковья тас хоригдсон. Охин төрөөд удаан амьдраагүйч зүрх зүсэд тэнгэр додсон тэр шарах аниагүй. Бэрүүдч бас адил. Гэр зэрэгтэй хүний хүн дараа нь дасаж ирхэн. Охиноо гэж дасна. Харин алдаад явуулахын цагт төрсөн үрээс хагцах мэт гашуун зовлонд унаа. Хүүхдээ алдсан айл хичнээн олон билээ. Гэлээгээд ялтай. Амьд үлдсэн хэдийхээ төлөө өндийж босоод л амьдрна. Үхснийг нь биш үлдснийг нь бодно. Хүний тавилан юм. Никодим жим даган гол руу алхлаа. Усны мандлаас сэрүү татхад дуртай. Агаар нь хачин сайхан. Голын тохойд хөнгөн манан буужээ. Никодим өвсөн дээр хажуул шивтээд од харан амс хийв. Өнөөдөр ажил бодохгүй. Өнөөдөр ар гэрэл бодно. Эмэгтэйчүүд, хүүхдүүдээ бодно. Ууган хүү Аким нэг зөрхөрөө бухшиг гожиж үзэгддэг залуу. Никодим хүүгээ хараад залуу насаа эрэхгүй дурсна. Тиймээс ч хүүгийн бодлогогүй хэргийг олонтоо хэлтрүүлжээ. Ингэж яваад л ухаан сууж тогтохыг нь мэднэ. Отгон хүү Пётр нь арай өөр. Зэрэгээс халагдаж ирэхэд нь ихнэр авч өгөх хэрэгтэй. Эсвэл ирээгээ алдаж мэднэ. Харж сонгосон бүсгүйтэйж байж болох юм. Аким, Агапья хоёрын байшин хизээ мэдгүй бэлэн болно. Прасковья шиг л харин Лилкагч бэр хүүхнээч мэдээж хүү ач хүү хоёрооч тавьж явуулахгүй шинжтэй. Прасковья шиг харин Лилкагч бэр хүүхнээч мэдээж хүү ач хүү хоёрооч тавьж явуулахгүй шинжтэй. Алдсан охинтой нь адилхан гэж Лилкаг өхөөрдөн нөгөөх нь ч явахгүй гин. Саявтар Лилкаг гүйж ирээд өөр гэрт битгий аваачаач гэж гуйсныг санан Никодим инээмсэглэв. Томчуудын яриаг чагнаад айсан байжээ. Нэгэнт дассан хүмүүсээ салмааргүй санагддаа байлгүй дээ. Бэр ач хүү хоёр нь тэнхэрнэ гэдэгт Никодим эргэлдсэнгүй. Өөрөөр бод харахгүй. Цаашид яахыг амьдрал харуулах биз. Хотод болсон үмэн самууны хөлд эндэх суурин өртөхгүй ч байж магад. Хүмүүс аж төрөн суудгаараа л сууж, ажил хөдөлмөр хийдгээрээ л хийн, баярлаж, гуниглан, хэрэлдэж, хэлэлцэн, инээж хөөрнө. Жанжин шуумаа алдахгүй байхтал болно. Амнаас ам дамжим тэдний түүх ярагдаж, үр хоочтой үлгэрлэх сургаал болж үлдэнэ.
Хэрв ирээдүйн залгамж үедээ үг дамжуулж болдогсон бол Никодим хайр гэж хэлэх байсан. Хайраас давх хүчтэй хайраас алдар суутай зүйл гэж үгүй. Проска удахгүй ирэх чөлөөтэй болно гэхээс тэс чадан дэвхсэн. Ирийн ч хөөрхий минь ангааж инээсээр эхнэрийнхээ оронд шал угааж суун. Просын урд шөнө эгчин амарцныг найзуудаасаа сонсчээ. Агапиаг үхэл амьдралын заг дээр очисон гэж дуулаад гайхав. Аким эхнэрээсээ алхам чухалдахгүй байгаа гэлцэн. Эхнэрээ өгөхээр араатан шиг болчих вэ дээ гэж санаандгүй юм шиг мөртлөө хорон үг хавчуулцгаана. Проска дотор хүнээ чагнаж үзвэл гайхаас үрзүүл мэдэрсэнгүй. Хэрцгий догшин Аким яахаараа нус нулимс болсныг ойлгох ухаан хүрсэнгүй. Хэр хүн ч болтой. Өөрөө л буруутай гэж Прося чанга хэлв. Намайг алдсан хүн зовлонгоо үүрчтэй. Тэгвэл таарна. Мянгантай харамсаг. Манай хаалга хаалтаа гэж санаарай. Гэж Ирим ихнэр өөдөө харан асуув. Би сэтгэл булаам хүүхэн гэж байна. Гэж Проска хөмсөг зангидаад ийм ихнэр авсан чи азтай гэлээ. Ирийн толгой дохив. Проскагийн бүх юмд дуртай болохоор хэлсэн үг бүртээ санал нийлнэ. Чи хүчтэйхэн хурдан өрөөд угаагаач дээ. Ээжигээ ирэхээс өмнө. Проска хомсоо харлаа. Ажил хийж харлаад гар нь нэвшжээ. Зүгээр дээ. Гэртээ харахаар хэвэндээ орно. Хийх юмгүй үйдсэн Проска Ульянкагийн юу хийж байгааг харахаар шийдлээ. Авдотья Платон авна хөршайлын ихнэртэй хошуу холбон хов бужигнуулахаар гарсан тул бэр нь хараа хяналтгүй суугаа гэсэн үг. Ульяна махтад зогсов. Проскаг ороход эргэж харсангүй. Ийм дуулууртай зөв хүүхнийг харахаар дотор муухаар их юм. Авдотьягаас зүгтхийг боддоггүй гэж үү дээ. Яг энэ асуулт Проског аль эртнээс шаналгаж ирсэн ч одоо л асуух боломж гарчээ. Ульяна бондгосхийн цацсан ч хариу дуурсангүй. Үнэн эхлэч. Авдотьягаас айдаг үсттэй. Эсвэл талтмуу санаа нууж суун уу? Гэж Проска нүдэ нийлхэн давшлав. Ульяна Просыг хараад дуртай дургүй хэлсэн нь энд надад тухтай байна. Проска хэхтэн гинэж. Чиний ухаан санаа чинь зүгээр өөхөөхөнгөө гэлээ. Ульяна тоож харсангүй. Хорон санаад чавганц чинь чамаар чулууз ажилуулна гэдэг баха. Би байсан бол би хэрэг хийсэн болохоор л Ульянад энэ яриа таалагдахгүй байвч ажин салж өгсөнгүй. Хөөгөөд явуулж чадахгүй. Проска гайхаж хоцров. Манай Ирим чамаас ухаантай юм биш үү дээ. Ульяна энэ үгийг сонсоод хөшөж Просыг харлаа. Би муу юм хийсэн болохоор шийтгүүлсэн. Шийтгүүлэгч болно. Зутан хийлээ гэж үү? Ульяна юм хэлсэнгүй. Царай нь хүрэнтэн зогсно. Проска чамархайдаа хуруугаа эргүүлээд гарч одов. Авдотья Ульяна хоёрын дунд ямар нэгэн нууц байх шиг санагдавч Проскагийн тухай лавлаж бодъё ч гэсэнгүй. Дараа нь Иримээс асуучих нь удахгүй эндээс нүүн. Гэрийн ус бүгд солиоцодог. Цаахмаа байж эднээс болж толгой гашилгах л дутаж гин. Иринтэй л учраа олоод аж төрн өлсөж өгөхгүй лав. Агапиа нүдэ нэгээд Акимыг олж харлаа. Сулхан инээмсэглэв. Толгоогоо зөөлөн эргүүлж. Хүү. Хаана гэж шивнэлээ. Зүрхэн шимшрэн агших шиг санагджээ. Аким эхнэр өөдөө эргэж ойртон суугаад үсийг нь янзлав. Санаа зовлтгүй. Хүү сайн байгаа. Битгий зов. Чи цус их алдсан. Амарх хэрэгтэй. Агапиа твдэн сандарлаа. Нөхөр нь тайтгаруулж байгаа хэрэг байлгүй. Аким эхнэрийнхээ хатсан уруулд ус төхөөлөв. Тэгээд гарч явжээ. Хүүгээ харуулахгүй л бол Агапиагийн сэтгэл амархгүй гэдгийг мэдэж байв. Эмч сайн тоглоорой гэсэн тул дэг журмыг яс сахиж байгаа нь. Өөр арга байхгүй. Агапиа ахиж хөл хүндрэхгүй болсон гэдгээ одоохондоо мэдэхгүй. Просковья энэ мэдээг дуулаад суйттай гансарсангүй. Гэхдээ сайн ч үз. Одоо ач хүүгээ аврах л чухал.
Акимд хүүг нь өгөхгүй байсан ч эгт нь аваачиж өгөхийг зөвшөөрөв. Эх хүүхдийн үл үзэгдэх нандан холбоонд итгэдэг байжээ. Агапиа хүүхдээ хараад сэтгэл нь ханав. Бэрн тэнхэрнэ гэж Прасковья ойлгожээ. Одоо айлтгүй. Цээжинд нь бугалсан бул хар чулуу өнгөрөн унах шиг санагдав. Өдөр хоног өнгөрөх тусам Агапиа хөнгөрсөөр сэтгэлийн их тэнхээтэй бүсгүй. Аким байн гасарна. Өөрөө шүл буцалгаад өгнө. Прасковья уул галдан гайхавч хүүдээ яаж хийхийг нь заана. Аким хормын төд идэж хайр сэтгэл хийж буй үйлдэлдээ эргэлцсэнгүй. Чин зүрхнээс хайртай байв. Нэмж хүүхэд гаргахгүйг мэдсэн ч эхнэрээсээ салах тухай бодсонгүй. Дээд тэнгэрээс ингэж шийдээ байлгүй. Эхнэрийн зовлонг өөрийнх гэж хүлээж авчээ. Түүний өвчин гасланг надад өгөөч гэж бурхнаасгүй. Тэгээд Агапиа тэнхрэн бослоо. Никодим гэрийн ажил цэгцэрч буйг харан баярлана. Нэгэн өдөш Прасковья ярих нь эмч амлаж чадаагүй. Харин гайхамшиг тохиолдов гэжээ. Никодим шив. Агапиа тэдэд хайраар эмнүүлсэн байна. Хайраас хүчтэй эм хараахан олдоогүй байгаа. Цаашид олдохчгүй биз. Аким халамжлаагүй бол Агапиа босож ирээч үгүй ч хэн мэдхвүлээ. Маргааш хот орноо гэд Никодим гэргийгээ тэрв. Айсуу зовлон ярихгүй гэж шийдлээ. Прасковья нөхөртөө наалдаад нам унтав. Энэ шөнө сайхан зүуд үзэж цээж нь цэлэмжээ. Аким чихнэрээ тэрч хонов. Хоёр биедээ хайртай энэ хос хов тавиландаа талархна. Агапиа одоо амьдралыг өөр нүдээр харах болжээ. Азгүйтэйгөө бол аз дайрахгүй байсан гэж бодно. Эцгээ дурсахтаа гомдол тээсэнгүй. Нүгэл нь буян болно гэж тэр хүн мэдэж байсан болов уу? Одоо шүүгээд яах вэ? Лилкач тайван нойрсон. Хүүхдийн зүуд ямар сайхан бэлээ. Яг л тэгж зөөдлөн. Хорон Проскач дүгжирнэ. Дэрэгдэн ирэм жаргалдаа итгэж ядан. Өөрийн гисэн ертөнцийн гэргийн шимтэй сайхныг шүтэж хэвтэнэ. Салхигүй намуун шүн хүмүүс бэрх өдрийг даваад маргааш өглөө ахин шамдах хүчээ нөөхөөр амарч байна. Илүү сайхныг мөрөөсөж зүрхэндээ итгэл найдвартай зүүд нойрны ертөнцид умбана. Удам залгах үрсийн төлөө хичээхтэй сэтгэлээр унаж төртдөггүй хүмүүс. Зөв амьдарч байна даа гэж Никодим бодож суув. Хазайж гимэн тэгшилж орхино. Ямар ч зовлонг туулаад л гарцгаана. Үүнээс өөрөөр амьдрах учиргүй билээ.